Dancing bears, painted wings, things I always remember, and the song someone sings once upon a December. Someone holds me safe and warm. Horses press through the silver storm. Figures dancing gracefully across my memory. За ёо би энэ дуунаас болоод бичлэгийг оруулж чадахгүй бүр амар олоончлаа. Би нөгөө өнгөрсөн жил найз охинтойгоо он гарахад яг юм зорилтууд тавьсан байсан байна. Тэгээд тэр зорилтондоо хүрэхгүй бол би биний хүслийг биелүүлнэ гэж ярьчиж. Тэгээд нийтдээ за би тэр зорилгоо одоо 31-нд тавьсан байгаа байхгүй юу? Тэнгүүтээ он гараад бүтэн жилийн дараа юм чи мартахгүй байх тэгээд байхгүй юу? Тэгээ мартцсан байж. Тэгсэн чинь найз маань надад сануулад одоо миний хүслийг биелүүлгээд тэгсэн чинь намайг харин өөртөө зориулж дуудуулж байж ёо. Тэгээд хамгийн ихэнд энэ шууд дуулаарай гэх тэгэхээр нь тэгээд за дуулсан шүү ямар ч гэсэн. Ер нь би нэг гоё дуулдаг болохоор дуулахаас жоох ичээд идэв. Тэгээд өмнө нь бас нөгөө намайг дуулах гад оролцчихсэн чинь нэг хүн нөгөө бити ямаа шиг чарлаад гэснээс хойш миний урлагийн карьер туссан мэт ингэ тахгүй юу. Ер нь миний хувьд яг ингэ Диснейн гүнжүүд дотроос ингэ тогтооч ер нь ингэ багтаа би тэр гээ гүнжүүдийг өөрийгөө болгочтой шүү дээ тийм. Би бол Анастасия. Яг Дисней аль биесны гүнж хийж явдаггүй баха. Ихэвчлэн нөгөө хөөрхөн үзэсгэлэнтэй гүнжнэр аль биесны гүнж болчтой шүү дээ. Гэтэ миний хувьд бол Анастасия бол хамгийн гоё гүнж. За тийм болохоор хамгийн гоё дуртай дуугаад болсон шүү. Йоо дахиж хүнтэнтэй бооцоо зорилт морилт амлалт ингэж өгөхгүй. Эсвэл хэцүү тийм байна. За видеого одоо эхлэхээс. Хай. Өнөөдөр шинэ жилийн 31-ний өдөр. Өглөө харин дүү маань залгаад. Өнөөдөр дүү маань нэг Бээжингээс Улаанбаатар руу нисэх хүнвэрийн онгоцны билет 7-ны өмнө 600 гаруй мянган төгрөгөөр захиалсан байсан байхгүй юу? Тэгчээд өнөө өглөө болохоор 10 цагаас илүү нисэх байсан. Тэгээд яг ингээд онгоцны будал дээрээ 7 за ямар ч гэсэн нисгээс нэг 2-3 цагийн өмнө очсон гэж байгаа байхгүй юу? Найз нь бас гаргаж өгнө гэж туслаад хамтдаа явцсан. Тэгсэн чинь яг ингээд очиод билетээ авах цонхон дээр очсон чинь ерөөсө гэрэл хасахгүй хүмүүс ч байхгүй. Тэгэд гайхаад ресепшнээс нь асуусан чинь өөрөө чи энэ онгоц үрээр 3 цагаас ниссэн. Урагшлаад ингээд ниссэн. Танд мэдэгдээгүй юу гэтгсэн гинэ. Тэгээд дүү маань болохоор ямар ч тийм мэдгдсэн юу ч аваагүй. Тэгээд бас сэтгэл санаагаар хөрх мэдээж унж байгаа шүү дээ. Өвөө мэдээ шинэ жилээр нэг гинти сюрприз өрөөд очие гэж атсан чинь. Тэгээд онгоцон тэгээд орхио яваад гцэн. Тэгээд нөгөө хүндээ ямар шалтгаантай юм бэ? Яагаад надад мэдэгдээг юм бэ энэ төргээд. Тэгээд нөгөө хүн нь болохоор оройны 8 цаг их гэлөө Миатын онгоц байгаа. Тийшин шилжүүлээд өгчээ. Зүрх мөнгө өөрөө гаргаарай гэд түгээс минь бас 200 гаруй мянган төгрөг нэмж төлүүлээд Миатын онгоц руу шилжүүлчих. Тэгээд харин хөрхи сэтгэл санаа орж явах унаа. Тэгээд манад ирж байжгаад орой гарах юм шиг байна. Дүү маань уг нь өчигдөр яг нөө бүх шалгалтуудаа өгч дуусаад тэгээд амжилттай хариунд гараагүй гэсэн амжилттай ч юм уу ч юм уу. Ямар ч гэсэн тэгээд нэг сэтгэл санаагаа нэг сайхан болгочоо тэгээд амралтаараа харъя гэсэн ингээд багхан бүтлгүүтэл өсчвэ. Тэгээд одоо хүнвэр компани огт ингээд мэдэгт хэргүй ингээд нислэгээ урагшлуулчихна гэж баймааргүй юм. Сэтэл очиж жоод Монголоос өөрөө яриад нэг хүчрээ олчих байх л та. Чадах юм болов чадахгүй юм болов тэгээд бас хэцүү шүү дээ хүмүүс чинь нөгөө нэг хүний нэг гаднаас нь харьцах гэдэг болохоор жоохон
нас залуу цуушингүн болохоор нэг жоохон асуудлын их асуудал гэж хүлээж авахгүй байх гэдэг. Тэгэд Монгол руу очиж өөрөө зохицуулна л гэсэн. За би өглөө эртэн гараад супермаркет орж хүнсээ цуглуулъя. Өнөөдөр их хөвчлэн нэг мах жимс ногоо авах болохоор өөрөө дэлгүүрээс авчлаа хүн зүгээрээ тийм. Гэтэ би өөр нь их хөвчлэн хүнсээ дандаа хүргэлтээр автын залхуураад. Гэтэ бас эн чин залхуураад биш. Цаг зав имийг айгуу сайн хэмждэг болохоор ер нь бас нэг амьдралын хөвшил болсон болохоор бас ялцчгүй тийм. Гэтэ би ер нь найлуулах бодолтой үйлдвэрийн бодолтой юмнуудыг хүргэлтээр авчдаг байхгүй юу? Нойлын цаас, боок, будаа гурил ч юм уу тийм. Хүнд юмнуудыг аваад тэгэд боломжтой хилэлдэг юмнуудаа сонгож авдаг юмнуудаа өөрөө авчвал өгнө. Зүгээрээ тийм. 2023 он манай гэр бүлийн хувьд тогтун сайхан жил өнгөрлөө. Айхтар их юм сурч мэдсэн, авсан, олсон гэхээсээ илүү одоо нэг тийм хувийн ухамсарт жоохон өөрчлөлт гарсан. Одоо ухамсартай болсон гэх юм уу? Нэг илүү ухаачсан юм шиг мэдрэмж төрсөн. Гэтэ яг сүүлийн жил биш. Ер нь сүүлийн 2-3 жилийн өмнөхтэй өөрийнхөө одоо үзэл бодлыг харьцуулахаар одоо л арай буурсэртэй болоод байгаагаа мэдэрдэг. Юу нөлөөлөд байна гэхэлэр бас ганц цаг хугацаа биш юм шиг санагддаг. Боловсрал хүнийг өөрчилдөг юм шиг зарим тохиолдолд анзаарагдаад идэг. Гэхдээ өөр дээрээ мэдгүй л тийм. Тэг боловсроод өөрийгөө өөрчилсөн юм харах алга байна. Гэхдээ их сургуулийн багш нарын их хөвчлэн тэгээд математик сүртэй ч юм уу математик амар сайн ойлгоод багш нарын доктор профессоруудын ч юм уу ингээд тэд нэр хичээлээ амар сайн заадаг за мэргэжлээ амар сайн ойлгодог. Би гэхдээ хөвчлэн Монгол багш нарын талаар ярьж байгаа шүү дээ. Би яг нэг хичээлдээ сууж ч юм уу эсвэл Монголд ерөөс уулзаж харж үзээгүй ч гэсэн YouTube дээр тавьсан яриа энтрийн сонсохоор яг тэгж мэдрэгддэг байхгүй юу? Угаасаа мэргэжлийн мундаг багш нар тэгэнгүүтээ хажуугаар нь ингээд ямар ч асуулт асуусан амар зөв ингээд ухаалаг хариулж чадаад идэг. Тэгэнгүүтээ нэг тийм ингээд амьдралынхан ерөнхий хөвшил болон ингээд арга замууд бүгдээрээ юм зөв юм байх та гэж бодтол тийм нэг ухаалаг гэж чадаад идэгин. Тэгэхээр би хүмүүсээр нь боловсралт ингээд шаргуу хичээх нь ер нь хүний нэг одоо юу гэнч гэмэрэмтэй хүний тэр шигт нөөрчилж чаддсан болов уу гэж зарим хүмүүс тэрийг харагддаг. Монгол багш нар хятад багш нараас ялгарах яг давуу тал нь энэ дээр юм шиг надад харагддаг. Хятад багш нар хэдийгээр бүр мундаг юм сургууль төгссөн өрсөлдөгчнөр бүр илүү байсан ч гэсэн боловсрлоор ингээд илүү гүнзгийрээд тухайн салбараа л илүү гүнзгийрэхтэй илүү сайн болохоос биш нэг тийм ерөнхий ухамсар олж авах талаас нэг Монгол ухаантай хүмүүсийг арай гүйцэтгэх юм шиг санагдаад идэв шүү дээ. Тийм болохоор бид нарт нэг тийм хууль дүрмээр заавал зохицуулагдах албагүй. Гэхдээ заавал тийм хууль дүрм байх ёстой л доо. Гэхдээ тийм төрөлхийн бусдаас илүү ухамсар ямиг хурдан ойлгодог зүй тогтдлын ухаанч гэх юм уу? Тийм юм байдаг болохоор эрхчлэлтэй цөмөөрө түүнийгээ улам гэлэлцүүлж, улам сайжруулж, үүгээрээ олон хэцүү асуудлыг шийддэг болохын төлөө баярын мэнд